Ахмадын хөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр. Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ 2022-оос 2023 он. Зорилго: Ахмад мэргэжилтнүүдийн ажил, хөдөлмөрт оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх болон хуваарь аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ. Ахмадын хөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах эргэн аж ахуй нэгж байгууллага хамрагдана. Эргэн аж ахуй өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилготой Ахмад настан. Аж ахуй нэгж байгууллага Ахмад насны эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага холбоод. Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох. Аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага аж ахуй өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилготой Ахмад настанд дараах санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамруулна. Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх Ахмад насн нь өөрийн амьдралын явцад олж авсан мэдлэг туршлагаа тулгуурлан өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлнэ. Мэдээлэл сурталчилгааны үр дүнд төсөлд хамрагдах хүсэлтэй Ахмад настан оршин суух харьяаллын дагуу хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хэлтэст бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 1-р төслийг хэрэгжүүлэх тухай сум хорооны засаг даргын тодорхойлолт. 2-р төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт. 3-р иргэний үнэлэхний хуулбар. 4-р аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл төлөвлөгөөтэй байх. 5-р бусад шаардлагатай лавлгаа. Ахмад нь аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор боловсруулсан төслөө Харьяа аймаг дүүргийн хөлмөр эрхлэлтийн байгууллагад ирүүлэх ба төсөлд олгох эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 5 хүртэл сая төгрөг байна. Санхүүгийн дэмжлэг нь 24 сарын дотор 100% эргэн төлөгдөх нөхцөлтэй байх бөгөөд эргэн төлөлтийн хуваарийг иргэний саналыг хүндэслэн тогтоож холбогдох гэрээнд тусгана. Ахмадын төрийн бус байгууллагуудаар зөвлөх үйлчилгээг зохион байгуулах. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар бүтээн байгуулалт болон бусад салбарын аж ахуй нэгж байгууллагуудад Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Ахмад насны эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага холбооттой хамтран ажиллах гэрээний үндсэн дээр зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх Ахмад насны эрх ашигыг хамгаалах холбоо тухайн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж үзүүлэх мэргэжлийн өндөр ур чадвартай баг бүрэлдэхүүнтэй байна. Ахмад мэргэжилтний багийн зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх Ахмадын төрийн бус байгууллага нь төсөлд хамрагдах хүний тоо, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах төр, хувийн хвшлийн байгууллагын хүсэлт, ажиллах байршил, гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төслийн холбогдох баримт бичгийг хөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ирүүлнэ. Төсөлд хамрагдах Ахмад мэргэжилтний зөвлөх баг нь төсөл хэрэгжүүлэх тухайн салбарын мэргэжсэн 3-аас доошгүй гишүүнтэй байна.